За сайн байцгаана уу? За уншлах хүрэх өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийн уншлахаар одоо хайр сэтгэлийн сэдвтэ уншлах хийнэ. Та хоёрын харьцаа ойрын өдрүүдэд ямар байх вэ гэдэг сэдвт. Ойрын өдрүүдэд ямар байх вэ гэдэг. За одоо сонголтын 3 группийг ийм 3 хүзрээр бол одоо уншина гэдээ ерөнхийдөө бэлдсэн байгаа. За сонголтын картыг одоо гаргая. Тийм болохоор өнөөдөр нэг бэгийн гар маань болон жоохон боронч борт ихтэй бүр сонин. Камер дээр бүр илүү камер нь хийсэн юм ааши. Илүү л харагдуулаад байх юм. Тэгэхээр одоос бэлинд тасъя гэдэг нь өдрөөс бэл юмслоо. За одоо 3 группийн сонголтын картыг гаргах гэж байна. За гаргахтаа болохоор за дэлгээлт тавих учраас за та тэр зүгээс авбал за миний карт энэ ч бас бэлээтэй бас хөдөлгөөн хийх бас дасааг болохоор хэцүү үед юм байна. Тэгтээ одоо дасан да. За ингээд дэлгэвчлээ. Тэгээд за тэр хавьяас авбал гэдэг өөр таач гисэн бас нэг мэдрэмжээрээ те сонгоод байж гэнэ. За би бол нүдээ дарааж байгаа л биш нүдээ хааж байгаа л тэгэл авчихна гэсэн үг мэдрэмжээрээ л за нэгдүгээр группыг сонгоё. За энэ карт. За нэгдүгээр групп. Attraction. За одоо 2 дугаар группыг сонгоё. 2 дугаар группийн картыг сонгоё. Вау, хахад эндүү. Энэ хавьяасаа явсан да тийм. За 2 за 3 дугаар групп. За 3 энэ. За энэ 3 карт. Өнөөдрийн сонголтын картанд сонгогдож байна. За та өөрийнхөө мэдрэмжээр сонголтоо хийгээд за тэгээд сонгогдсон группийнхаа уншлагыг сонсоорой. За групп хүзрүүдийг бас ойртуулаад харуулчих гэж боддлоо нэрээ. За энэ 3 ижлэхэн үзэр учраас бас ялагдахгүй болчих магадгүй тий. Attraction гэдэг. За энэ нэг хана цэцэг өнөрлөл аюу капитай байгаа. Бүсгүн зурагтай үзэр байна. За энэ маань нэг. За 2 Release your ex гэж. Тэр нэлээд ачаа өөрөд ядарсан байгаа хүний зурагтай. За 3 Healing family issue. За нэг гэр бүлээрээ те ихэр нөхөр хүүхэд 3 бас дэйтингээс харсан ивэлтэй. За ийм 3 хүний зураглалтай үзрүүд байна шүү. За энэ 3 дугаар группыг унших үзэр. Энэ 2-ыг унших үзэр. За яаж байгаа. Энэ нэг үү. Тийм байна. Энэгээр нэгдүгээр группыг унших юм байна. За энэ 2 үү. Энэ 2 биш байна. За энэ 2 юм байхад. За 2 дугаар группыг энэ би бас дотоод хүнтэйгээ ярина тий. За ийм энэ 3-аар ингэж уншлаг уншигдах юм байна. За тэгээд хүзрүүдийг аваад ишин тавьчихъя. Нэг бэлэгчтэй тасах гэж. Нэг тийш. За.
За 3 дугаар нэг биш 1-р группийнхний тэр хүнтэй харьцах болж байгаа тий тэр хүнтэйгээ харьцах харьцааны ойрын өдрүүдэд ер нь ямар байх вэ гэж уншлагын дээр хүзэр аван за арай нэг жоохон хэд холиод хамаараа гэдэг бас шинэ хүзэр байгаа даа маа тэгэхээр холигдоог байгаа учраас хэд холж байгааг гэлээ. За тэр хүнтэй одоогийн байгаа харьцаа ойрын өдрүүдэд ямар байх вэ гэдэг дээр за сонголтын хөзрийг энд аваад тавьчих. За сонгогдсон хөзрөөс хамгийн сүүлд мессежийг аваад за тэгээд уншлага ерөнхийдөө ямар бэлэдтэй болохоор айгүй их нөө ундаг юм байна. Харин энэ чинь унахтаа амархан харин зүгээр ч үйл магадгүй юм байна. Ямар их юм яригдах юм гэдэг юм шүү. За шинэ хөзрийг сайн холиул зүгээрэлтэй болно. За тэр хүн та хоёрын одоогийн байгаа байдал. Одоогийн энерги гэсэн үг. Одоогийн энерги. Одоогийн энерги. За цаашдаа ойрын ирээдүй харьцаа ямар байх вэ? Ойрын ирээдүйтэй харьцаа ямар байх вэ? Энэ сайдыг хийгдсэн үзрийг. За тэгээд нэг 2 Oracle картаас мессеж аваад. За хөзрөө ямар ч гэсэн ихний ээлжинд дэлгээд дууслаа. За тэгэхээр хөзөр дээр одоо тайлбартай орноо. За одоогийн байгаа байдал та хоёр бол тэр нь одоогийн байгаа байдлаар маш гоё тийм сэтгэл хангалуун харьцаандаа маш их сэтгэл хангалуун хоорондоо байхдаа аз жаргалтай за
ер нь нэг тийм гинэн томоогүй хөөхөн яг ингээд нэг хүүхэд шиг одоо ямар настай хүн байсан ч яг тийм хүүхэд шиг магадгүй энэ харьцаа ерөөсөө тийм удаад эхлээгүй шинэ харьцаа байх шиг байна. Маш их гоё шинэ харьцаа. Тэгээ шинэ харьцаан дээр хүмүүс ч одоо нэг тийм дээ одоо л би яг ингээд нэг учрах ёстой хүнтэйгээ учрлаа гэд тэ. Тэгээ тэрэндээ бүр ингээд маш их сэтгэл хөдлөлттэй, маш их догтлолтой, айгүй тийм баяр баясгалантай цаг үе байна. Магадгүй тэр одоо нэг харьцаатай байгаа хэрэг эмэгтэй үзэж байгаа харьцаатай байгаа эсрэг талын чинь хүн өөрийн гэсэн юм гоё байр суурьтай одоо King of Wands тийм нэг жоохон удирдагчийн байр суурьтай жоохон тодорхой хэмжээний нэг юм бизнес эрхэлдэг ер нь баг залуу хүн байсан ч гэсэн нэг тийм байр сууриа олцсон ажил мэргэжил нэг тийм хийх юмаа ингээд олцсон тодорхой тийм юутай хүн байхаар байна одоо таны тэр харьцаж байгаа эсрэг талын хүн. Та яг тэр хүнийхээ талаар одоо тийм бодолтой байгаа. Тэгээд энэ хүнтэй ингээд бүхнийг ингээд шинээр эхлүүлж байгаадаа маш их тийм сэтгэл хангалуун маш хүүхчиг тийм аз жаргалтай байгаа гэсэн үг хамт байгаа үедээ. Одоо яг л гоё ингээл идэж угаал хамт аялал зугаалал тэгэл нэг бие бинийгээ болцоонд ороод нэг аялал зугаална гэхээс илүү бие бинийгээ болцоонд ороод хамтдаа идэж угаал нэг кафе баранд суугаал одоо тийм ээ тэгэл яг л таны хувьд бол бүх юм одоо ингээд тодорхой яг л нэг хүсэж мөрөөдсөн гоё хүнээ одоо ингээд таарсан гэж та үзэж байгаа учраас энэ хүнтэй бүр ингээд яг тийм хүүхчиг та хэдэн настай байх нь юусаа хамаа ахгүй. Тэгээд яг хүүхчиг энэ хүнтэйгээ тийм сэтгэл хангалуун байдлаар харилцаж байгаа гэсэн үг. Тийм. Энэ эрэгтэй хүнийхээ тал эрэгтэй ч вэ эмэгтэй ч вэ тэр эсрэг үсний одоо ингээд нэг таарсан нөгөө хүнийхээ талаар та бол маш гоё тийм өөдрөг үзэл бодолтой тэр хүний талаар өстө яг л миний нөгөө одоо бодож мөрөөдөж хайж исэн хүн маань бараг би учирчлаа гэд айгүй тийм сэтгэл хангалуун хүүхчиг хөөрөө тийм гоё ад жаргалтай байгаа гэсэн үг таны яг одоогийн байгаа энэ цаг үе чинь. Ер нь ч тэр хүн чинь айгүй тийм эрэгтэй ч вэ эмэгтэй ч вэ тэр эсрэг үстний тэр хүн чинь айгүй тийм энэ дэр King of Wands гарч иж байгаа. Энэ дэр King of Swords бас яг нөгөө нэг шийдвэр гаргацдаг. Ер нь яг одоо нэг тийм gentle байгаа байхгүй, gentleman хүн байгаа байхгүй. Энд та өөрөө хэрэг эмэгтэй хүн байгаа бол үнэхээр одоо нөгөө нэг эмэгтэйчүүд охтууд бүрийн нөгөө хөсөмжит залуу, хөсөмжит яг эр хүн байгаа даа л да. Үнэхээр тэгж бодхоос өөр аргагүй тийм хүн байна. Хүн нь яг үнэхээр тий одоо та тэгж юу бодоагүй. Тэгэхээр шинэ эхлэлдээ та үнэхээр сэтгэл хангалуун баяртай байгаа л гэсэн үг. Та болохоор энэ хүнтэйгээ одоо ирээдүй харж байгаа. Гэр бүлэнд болоод тий өөр хүүхдийн төрүүлээд одоо ингээд сайхан хамтдаа амьдрах юмсан гэдэг. Энэ хүн л одоо яг миний надад одоо хүссэн тийм би өдөр болгон одоо нэг сюрприз барьж тэгээд тийм үү та одоо нэг хүссэн одоо юу байдгийг одоо эмэгтэй хүний хувьд жишээ та эмэгтэй хүн байлаа гэхэд эмэгтэй хүний хувьд нэг амьдралд нэг тийм сэтгэл хангалуун амьдруулчих чадaltaй хүнтэйгээ би учирчлаа да гэдэг нэг тийм гоё тийм аз жаргалтай энерги байгаад байна. Тэгээ яг энэ харьцаа бол эхлээд бол удаагүй ийд одоо нэг оргил үе дээр байгаа гэсэн харьцааныхаа. За энэ attraction гэдэг хүзрийг ерөнхийдөө одоо нэг мессеж авах юм. Attraction, you attract romantic love by enjoying this moment fully. Яг энэ цаг мөчтөө одоо амьдралыг бол бүрэн утгаар нь одоо таашаах тий одоо энэ цэцгийг үнэрлээд үнэхээр кайфтай аз жаргалтай тий яг байгаа цаг мөчтөө үнэхээр хангалуун байгаа байдлыг илэрхийлж байгаа үзэрлээ. Тэгэхээр яг таныг одоо яг байгаа цаг мөчтөө үнэхээр одоо энэ цаг мөчийг үнэхээр одоо тэгэж аз жаргалтайгаар тэгэж тий таашааж ер нь байгаа ч юм бэ тийм учраас тэр хүзрийг сонгосон гэж
гарч ирж байна. За. Энэ бол яг таны нөгөө нэг тийм мөрөөдлийн хүн байгаа хгүй. Яг ийм л хүнтэй бол би нэг гэр бүл болоод ийм л хүнтэй бол нэг амьдралд аз жаргалтай ингээд явчих болохоор юм байна гэдэг тийм хүнтэйгээл одоо та яг учирсан. Тэгээд тэрэн дээрээ тийм аз жаргалтай байгаа гэсэн. Энэ бол тэгтээ таны яг одоо яг тийм таны бодлоор тэр хүн яг ингээд яг л хүсэл мөрөөдлийг чинь хүсэмжтэй хүн байгаа байхгүй юу? Магадгүй энэ нь та эрэгтэй хүн байлаа гэхэд энэ бүсгүй чинь эсрэгүүстэй энэ хүн чинь эмэгтэй хүн байсан ч гэсэн айгүй тийм одоо нэг муу ер хүнээс дээр гэдэг шиг юм шийдвэртэй, мөнгө санхүүтэй, байр суурьтай бас зөвхөн тийм гэхээсээ илүү бас тийм сэтгэл сайтай хүн байгаа байхгүй юу? Бас сэтгэл сайтай. Энд чинь зүгээр л нэг мөнгөтэй, зүгээр нэг тийм хүүтэн цэвдэг мөнгөтэй хүмүүс зөндөл байгаа шүү дээ. Ихэнх нь баг мөнгөтэй хүмүүс баг тийм л байдаг баг. Гэтэл энэ хүн чинь бүр ингээд бас сэтгэл хүртэл сайтай хэрнээ тийм нэг үнэхээр одоо ямар ч эсрэг хүсний хүн энэ хүнийг бол үнэхээр тийм ёстой хүсэмжтэй тийм хүлэн зөвшөөрөхөөр тийм хүн байгаад байна. За тэр хүнтэйгээ та айгүй тийм гоё романтик харилцаатай байгаа гэсэн үг. Энэ харьцаа айгүй тийм натурал те яг нэг өөрийнхоороо байж чадж байгаа яг ингээ бие биенээсээ бүрэн юм гоё сайхан ихтгэлтэй, кайфтай одоо нэг залуухан халуухан гэдэг шиг яг тэр нөгөө нэг тийм цаг үе дээр байж байгаа ийм гоё хайрыг илэрхийлсэн хөзөр гарч иржээ. За. За тэрэн дээр за энд нэг онцлогын юу хариу гэсэн voice өгч. За одоохон. Сайн уу. За хідэн төрлийн асуулт гэж бол ерөөсөө байхгүй шүү тий. Дуртай асуултаас асууж болно. Хамгийн гол нь хугацаатай 20 минут. За энэ харьцаа цаашид яг яаж явагдах вэ? Хоёрын харьцаа ойрын өдрүүдэд яг ямар байх вэ гэхээр ойрын өдрүүдэд ч бүр холын харьцаа бол ерөөсөө биш. Тийм болохоор та айгүй гоё одоо ингэж эхэлсэн хүн чинь одоо энэ пүүд буюу тэнэг гэсэн үг байхгүй. Айгүй ихтгэлтэй хөнгөн цагаан хөнгөн нэг хүүхчиг сэтгэлээр энэ харьцаанд бүр үнэхээр хөлн газар хүрэхгүй явж байгаа байхгүй юу? Өстой юу ч тохиолдог гэсэн шиг ерөөс өөртөө тийм бодох санах юмгүй үнэхээр энэ нөгөө хайрандаа өмбөж яваа гэсэн үг. Тэгэхэд цаашдаа ойрын өдрүүдэд та яах вэ гэхээр ер нь өөртөө айгүй гоё ихтгэлтэй болно. Энэ харьцаандаа ихтгэлтэй болно. Өөрийгөө магадгүй энэ гоё мөнгөтэй, сэтгэлтэй шийдвэр гаргаж чаддаг эрх хүнтэй ч эмэгтэй хүнтэй уулзснараа таны өөрийгөө үнэлэмж айгүй гоё өснө гэсэн үг. Яг гэвэл та энэ хүнтэй уулзраад одоо энэ ийм боломжийн сайхан хүнээр хайрлагдахаар өөрийгөө үнэлэх үнэлэмж чинь айгүй гоё өсөж ирнэ. Та бүр үнэхээр өөрийгөө нэг юм тийм хатан хүн шиг мэдэрнэ. Эмэгтэй хүн байлаа гэхэд хатан хүн шиг мэдэрнэ. За эрэгтэй хүн байлаа гэхэд үнэхээр одоо за би бас ийм гоё боломжтой ийм хүнтэй ингээд учирсан юм чи ингээд өөртөө анхаарал тавиад өөртөө айгүй тийм гоё ихтгэлтэй бардан болно гэсэн үг. Их цантаа болно гэсэн үг яг үнэндээ бол тийм. За тэгээд ер нь дайвал цаашд яг хүзэр ингээд ойрын өдрүүдэд хүзэр яг цаашдаа юуг анхаарах вэ гэхээр тийм ээ. Энэ харьцааг нөгөө нэг жоохон тийм гоё нандин байлгах талаас нь хитрхи одоо юу гэх юм би физиологийн харьцаан дээр одоо нэг уягдсан битрхи одоо нэг хитрхи хардалт сэрдэлтч гэдэг юм хитрхи баригдмал одоо ингээд нөгөө нэг барьж авах гэсэн тийм энерги бол тийм юм бол танд ингээд нөгөө нэг орж ирэх гээд байна л да. Одоо та магадгүй ийм хүнтэйгээ уулзсан юм чи мэдээж хардлаггүй л яг хөө тий. Тэгэхээр магадгүй танд нэг тийм жоохон хардалтын энерги орж ирэх гээд байна. Танд ч бай та хоёрын харьцаан донд ер нь одоо та хоёрын харьцаа ойрын өдрүүдэд явах гэхээр бие бинийгээ жоохон хардах нь л дээ. Тийм. Гэхдээ хинэн вэ гэдэг талаас нь энэ дээр жоохон дэлгэрүүлээд хараадах юм. Ер нь бол жоохон хардалт бие бинийгээ хардаж хамгаалах тийм талын юмнууд орж ирэх гээд байна. Гэхээсээ илүү таныг бол тийм таяр нийлээд хамтдаа магадгүй нэг юм одоо юу гэх юм хамтдаа ажиллах одоо ажилтан туслахч байдаг юм уу тий
ойрын өдрүүдэд та хоёрт нэг юм хамтдаа юмыг бүтээх, туслах. За магадгүй одоо нэр энэ одоо ямар ч гэсэн нэг юм хамтарсан юм хийх гэдэг л да тийм жоохон ажил хөдөлмөрийн магадгүй одоо хамтдаа байх гэр орноо тогтчлох байдаг юм уу? Эсвэл хамтдаа байх одоо магадгүй нэрээ тийм Монголд бол цагаан сар болох гэж байгаа юм чинь цагаан сарынхаа бэлтгэлийг хамтдаа хийх ч байдаг юм уу? Биеийнхээ гэр бүлд очиж цагаан сарын буузыг хэлцэн ч гэдэг юм уу? Одоо яг нэг тиймэрхүү юм байгаа байхгүй юу? Нэг тийм засварын ажил хийдэг ч юм уу? Эсвэл одоо тий ямар нэгэн юмыг хамтдаа ойрын өдрүүдэд хамтдаа хийнэ. Тий. Одоо энд бол яг ингээл гоё зугаалал одоо хоорондоо одоо зөвхөн романтик яг нэг дээд юу гэдэг дээд хийж байгаа юм шиг ингээ яваад ойрын өдрүүдэд тийм байгаа да. Одоо энэ өдрүүдэд гэтэл ойрын өдрүүдэд хамтдаа бас нэг хийх юмнууд гарч ирээд байна л да тий. Хөдөлмөрч маягийн, бүтээлч маягийн тий хамтдаа өдөр тутмынхаа хийх ёстой юмд нь бие биендээ туслаад явдаг ч юм уу тийм ээ. За тийм ойрын өдрүүдийн харьцаан дээр тийм одоо нэг өөрчлөлт орж ирж байна. За магадгүй та хоёр хамтдаа энэ одоо битгээр цаашдаа яах уу, одоо юун дээр анхаарах уу, яах уу ийх үү гэд та хоёр нэг юм одоо бөө дээр байдаг юм уу, утган дээр байдаг юм уу, ламын өмнө очдөг юм уу, эсвэл зурхаачийн өмнө очдөг юм уу, нэг та хоёрт нэг хамтдаа нэг тэгж очих бас ойрын ирээдүйд тийм өдрүүд тий орж ирж байна. Бас биеийг нэг тийм жаахан хардаж хармалсан тий. Хардаж хармалсан ер нь биеийг нэг жаахан дөнгөлөөд биеийнхээ холдохгүй байх, хинэн ч байсан биеийнхээ холдохгүй байх нэг тийм юмнууд бол орж ирж байна тий. Ойрын өдрүүдийн өөрчлөлт нь. За энэ нэг жаахан devil буюу энэ жаахан хардах гэдэг таалыг нь зүгээр ингээд хөзрийн зүгээс яг хинийхэн зүг дээр гарч ирэх нь вэ гэдгийг нэг хараатах юм. Ойрын өдрүүдийн өөрчлөлт бол өөр нь тийм байх шүү. За энэ devil хөзрийн энэ нэг хардах биенийг уяах гэдэг энерги нь эсрэг хүний тал байна уу? Таны тал байна уу гэдэг. Баланс тэнцвэрийг барихыг хэлээд байгаа байхгүй. Хичнээн хайртай, хичнээн дуртай байлаа гэд нөгөө нэг тэнцвэрээ олох. Тэгэхгүй бол одоо бас нөгөө нэг хайртай хүнээ бас салхаачиж мэднэ тий. Хитрхи харамлал, хитрхи хөдөлгөөний хориод одоо өмнө нь бол таньгүйгээр байгаа л гэж болсон хүнийг гинт хянах гал, цагдах гал, уяах гал ингэх юм бол бас болохгүй. Тэгэхээр өөр нь харьцаа бол балансыг барай гэдэг. Тийм болохоор энэ баланс барих нь бол та болж тааж шүү ер нь тий. Гоё юм өөртөө ихтэй таныг ингэж байгаа хгүй өөртөө ихтэй байр суурьтай одоо яг энэ дээр нэг тийм өөртөө ихтэй айгу тийм их цантай байр суурьтай байгаа штэ. Тэгэхээр өөрийнхөө үнц нь өөрийнхөө байр суурийг мэдрээд нэгтэй энэ харьцаа тантай хайш толботой болсон болохоор тэгж нөгөө нэг хардаж ч юм уу одоо тэгж нэг байнгын хажууд нь байх гэж ч юм уу итгэхгүй ч юм уу нэг иймэрхүү байдлаар харьцаагаа нэг юу яах вэ гэж танд одоо нэг хэлээд байна л да. Тийм ихтэй байдлаа алдах вэ гэдэг. Тэгэхээр энэ дээр ингээд нэг балансыг олоорой гэдэг байгаа байхгүй. Энэ чинь одоо балансыг л олохгүй харьцааны балансыг л олохгүй бол энэ дээр ингэж тогтож чадахгүй шүү дээ тий. Тийм болохоор харьцаан дээр балансан дээр их анхаараарай. Хитрхи барьж хорж цагдах гэсний одоо бол хэрэггүй шүү гэж хэлж байна ер нь. За энэ хөзөр маань болохоор яг юу гэж notice the signs гэдэг. За энэ дээр яг юуг илэрхийлж байна вэ гэдэг дээр яах юм мессеж авах юм. Yes, the signs you have been receiving are heaven sent. Их л олон юм тийм. Withdraw partner. За энэ дээр болохоор байж байгаарай. Тавьчих энэ тавьчих. Тийм таныг одоо нэг аливаа нэг одоо юу гэх нэг харьцан дээр одоо нэг одоо чамд ингээд нэг зүү дээр ч нь байд юм уу мэдрэмжээр ч нь байдаг юм аа одоо ингээд нөгөө юу өгж байгаа сайн өгж байгаа тий
дохио гэсэн үг тийм дохио өгж байгаа. Тэгэнгүүт тэднийг ингээд нөгөө нэг анзаараарай. Ягаад гэвэл анзаараарай. Одоо энэ харьцааг таны одоо харсан тэр дээд тэнгэрээс одоо ингээд танд илгээсэн харьцаа шүү. Тийм болохоор одоо бидний өгж байгаа энэ дохиог, тэмдгийг анхааралтай анзаараарай. Тэгээд бид чамд одоо хайртай болохоор чамайг хизэж ганцаараа биш гэдгийг ингээд сануулж байна. Тийм санаж яваарай. Тэгэхээр таны ингээ явж байгаа замд ч нэг анхаарах ёстой тийм нэг тэмдэгтүүдийг ингээд тэмдэг дохионуудыг ингээд өгнө. Тэр нь одоо ингээд жишээ нь та гудамжинд зүгээр явж байхад танд ингээд нэг зам дээр нэг юм унтсан байдаг ч юм уу тий. Тиймэрхүү дохио одоо нэг юм зүгээр нэг юм өдний нэг ширхэг унтсан байхыг ч гэсэн ингээд хараад та надад ирж байгаа дохио юм байна, анхааруулга юм байна гэдэг дээр ингээд анхаарж агаарай. Бид нар чамд хайртай учраас бид нар гэж хэнийг хэлээд байгаа гэдгийг ойлгож байгаа шүү дээ. Дээд дээрээс таныг харж байгаа өвөг дээдсээс чинь гэсэн үг. Тэгэхээр одоо энэ учрлыг өвөг дээдс чинь танд илгээж учруулсан учрал байгаад. Тэгээд таныг бидний өгж байгаа дохио юмыг сайн анхаарч анзаарахтай байгаараа. Тэгээд энэ харьцаанд энэ балансыг сайн бариарай гэж байна. Түүнээс энэ сайхан таны хүсэж хүлээсэн энэ сайхан учрлыг чинь өвөг дээдс чинь харсан даасан тэнгэр чинь танд илгээсэн шүү гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр ойлгосон баг те. Тэгэхээр айгүй энэ харьцаан дээр айгүй тийм нандин байгаараа гэсэн үг байхгүй юу? Одоо нэг өөрийнхөө одоо нөгөө манай үртэл одоо тохирох тийм хүнийг явууллаа гэдэг ингээд заяаных нь ханыг явууллаа гэдэг жил магадгүй таны нэг нь баланс харьцааны балансгүй байдал энэ нэг хитрхи цагдах гэсэн хорих гэсэн нэг өөрийн хитрхи юу байх гэсэн байдлаасаа болоод энэ харьцаантаа сэв суулгачихгүй тэр тал дээр бас анхааралтай өөрийгөө жоохон барьж хорж цэгнэх үедээ цэгнээд тэгээд итгэх үедээ итгээд ингээд ер нь одоогийн байгаа шиг энэ гой хөвгчлөлтөө гой сайхан байгаарай. Тэгээд зам дээр ингээд илгээсэн дохио юмыг дандаа анзаарч яваарай гэж хэлж байгаа. За нэгдүгээр группийн их л гоё хүнтэй уулзраад энэ нь бол өвдөдсээс нь илгээсэн тийм учрал юм байна. За тэгээд танд их гоё мессеж ирлээ гэж би бол хувьдаа тэгж бодож байна. Их сайхан аз жаргалтай гоё цаг үеүүдийг өнгөрөөж байгаа улсууд байна гэж бодлоо. За тэгээд нэгдүгээр группийн уншлаг өндөрлж байна. За баярлалаа. За ингээд нэг за хоёрдугаар группийн уншлаганд одоо орно. Энэ нэг сөрхий гоё юм аа. Бэлний дэрвэчээд байх юм сони. Томдуулаад авцсан юм уу? Бэлийг их томдуулсан юм шиг байна шүү. За хоёрдугаар группийн Release Your Ex. Та өөртөө жоохон агтсан ачаа өөрөөд яваад байгаа хүн л тийм сонголтын карт сонгосон байна. За энийг тэгээд дараа нь холбогдох хөзрүүдтэй холбож уншнаа. Дараагийн уншлагын дундаас. За хөзрөө сайхан холж байгаад. Хоёрдугаар группийн тэр хүн хоёрын одоогийн хоорондын харьцаа. Одоогийн нэрг нь яг ямар байна? Хоёрдугаар группийн тэр хүн хоёрын одоогийн нэрг. Харьцааны одоогийн нэрг.
За тэгээд ойрын өдрүүдэд тань харцаа ер нь ямар байх вэ гэдэг. Ойрын өдрүүдэд харцаа ямар байх вэ? За Oracle картаас хоёр Oracle картаас мессеж аваад за уншилгаа эхлүүлнэ. За хөдөлгөх хөзрүүдэд дэлгэхэд дууслаа. За одоо уншлага маань. За таны яг одоогийн байгаа байдал бүр одоо нэг тийм одоо бүх юмний шинэ эхлэл дээр ирсэн байна. Шинэ эхлэл дээр та хоёрын харьцаа ингээд таны хувьд бол ер нь бүх юм ингээд таны хувьд бүх юм норж ч одоо ер нь ингээд бодож мөрөөдөж одоо сайхан амьдран одоо тэрнтэй эсвэл тэрнтэй одоо энэ харьцаа минь өргөлж одоо юм гэрэл гээгээтэй сайхан амьдрнаа гэж бодсон хүсэл мөрөөдөл одоо тэр хүнтэй харьцааны асуудал ерөөсөө таны бодсон шиг болоогүйгээр ерөөсөө бүх юм одоо ингээд нэг тийм дууссан байгаа хгүй одоо ингээд тийм ерөөсөө л ингээд таны бодлоор болоогүй бүх юм нурсан л гэсэн үг тийм. Та одоо шинэ эхлэл дээр шинээр байхаас өөр аргагүй болчиход байж байгаа л тийм юм гарч ирж байна. Магадгүй энэ тийм та тэр хүнийхээ тухай одоо ингээд одоо та нэг ихнэр байлаа гэхэд нөхрийг ингээд ихнэр хүүхдийнхаа мөнгө санхүүгийн харьцаа гээд одоо тий одоо хангалттай ингээд хангаад явнаа гэдгсэн чи ерөөсөө ингээд мөнгө санхүүгийн хувьд харж ханддаггүй ч байдаг юм уу? Энэ ер нь магадгүй нэг юм салсан гэрүүл салах гэж байгаа гэрүүл эсвэл юм юуны тухай болох гэдэг шиг байна. Тийм нэг таны нэг хүслээр ерөөсөө болоогүй танд ингээд нэг тийм амьдрал бүр ингээд тэр хүнтэй амьдрснараа та бүр илүү ингээ ядуу зүдүү одоо ядуу зүдүү ч яг үгүй тийм тэгтлээ ядуу зүдүү гэж юу аах вэ зүгээр нөгөө нэг хүслэр чинь ерөөсөө бүх юм болоог байна та бүр хөзөр ингээд бүх юм нурсан гэсэн үг байхгүй ингээд тог цагтлагаан юу хэлээд тэнгэрээс нөгөө нэг аянга буугаад ингээд хамаг юм нурцсан юм шиг л ерөөсөө гинтийн бүх юм ингээд таны хүслэр болохгүйгээр ингээд нурсан л гэсэн үг тийм тэгэнгүүт таны та одоо яг тийм байдлаасаа болоод энэ мөнгө санхүүгийн юм айгуу тийм жоохон юм хүндрэлтэй дутагдaltaй байдалд ингээд орсон. Яагаад гэвэл та одоо ихнэр хүн байлаа гэдгээд тэр нөхөр чи ерөөсөө мөнгө санхүүгээр ингээд хангаж дэмжихгүй ер нь таны хувьд бол жоохон тийм хэцүү болж байгаа л гэсэн үг. Тэгээд ажил хөдөлмөр ажил тэрний шалтгаан нь болохоор тийм ерөөсөө энэ нөхөр ч юм уу энэ найз залуу ч юм уу эсвэл тэр ихнэр ч юм ингээд ажиллахгүй байна л да нэг тийм гоё доктор сууршилтай мөнгө төгрөг санхүү сайн олж ирэхгүй за тэр байдлаасаа болоод энэ амьдрал жоохон тийм хүнд ачааг та өөрж яваа гэсэн үг байгаа байхгүй юу? Нэг та ямар хүчтэй хүн байсан ч хамаагүй нөхөр нь нэг эхнэр нь ч хамаагүй ер нь таны тэр нөгөө нэг хамтрагч чинь тэр бодож байгаа хүн чинь таны бодож байгаа шиг нэг гэр бүл дотор мөнгө санхүүгийн орлого ашгийг ингээд авчрахгүй та тэрнээс нь болж өөр дээр айгүй их ачаа нуруу өөрөөд ингээд нуруугаа өвдтөл ачаа өөрөөд тэгээд ганцаараа одоо баг нэр ажилч хөдөлмөрлөд гэр орноо тэжигтэтгэхэд явж байгаа юм шиг байгаа таахгүй юу. Тэгээд энэ харьцааг ингээд болий дуусгахыг гэж ингээд танд ингээд заримдаа бодох үе орж ирээд байна л да. Одоо энэ юус ингээд энэ өлегтэй доктор сууршилтай ажил болж мөнгө санхүүгийн орлого олж ирэхгүй энэ улам л ингээд
би л ядарч зүдэрч зовх юм байна. Тийм болохоор энээс одоо юу гэдэг одоо эсрэг хүснийхээ тэр хүнээс одоо хүлээх өөр харах чимнэх байхгүй юм байна да. Тийм болохоор энэ харьцааг ингээд дуусгая да гэж бодох үе танд ингээд одоо дуусгаад эхэлдэг юм уу гэж бодоод байгаа байхгүй. Яг одоо бол дуусаагүй байгаа энэ харьцаа дуусаагүй. Тэгэнгүүт та дуусгаад эхэлдэг юм уу л гэж бодоод байна. Энэ ганцаараа эхэлдэг юм уу? Одоо энэ хүнээс холдоо салаад тэгээ бүхнийг шинээр ахаад ганцаараа эхэлдэг юм уу? Тэгэхгүй бол баг энэ хүн чинь эсрэг хүн чинь танд нэг ясандаа баг нэг нэмэр тус болох биш. Дарамт болоод л ачаа болоод нэг тий. Тэгэхээр энэ хүнтэй байх уугүй юу гэдэг дээр та айгүй хэргэлзэж одоо тий эргэлзэж бодож байгаа. За тийм байгаад байна шүү тий. За ойрын өдрүүдэд харьцаа ямар байх вэ? Ойрын өдрүүдэд харьцаа бол одоо яг энэ нэг идэж уусан найз нөхдөөрөө цугларсан идэж уусан нэг тийм ад жаргалтай юм шиг ингээ өдрүүд бол ингээд ойрын хэдэн өдрүүдэд өнгөрнөө. Тэр нь бол яг яах вэ гэхээр энэ одоо бодоход энэ цагаан сар болж байгаатай холбоотой бас энэ гэр бүл эмчний гэрүүлээрээ яваад л одоо идэж уугаал ахтай омрог садангаар ороод иймэрхүү өдрүүд бол ойрын өдрүүд бол яг байна. Энэ харьцаан дээр бол байна. Хамтдаа тэгэл явах юм байна гэж нэ одоо нөгөө хүн чинь таныг ачаа өөрүүлээ зовоож байгаа ч гэсэн та ямар ч гэсэн энэ ойрын өдрүүдэд бол тэгж явах юм байна. Гэхдээ таны холын бодолд бол цаашдаа ерөөсөө тий нэг хайр гэдэг юм тий хайр гэдэг юм тэр хүний хувьд нэг итгэж үнэмшижсэн хайр гэдэг юм л таны хувьд бол байхгүй. Одоо нэг тийм энэ хүнтэй сайхан одоо сэтгэл хангалуун бүрэн дүүрэн жаргалтай амьдрнаа гэдэг бол өстой холын мөрөөдөл юм байна да гэж танд тийм бодлууд тийм өдрүүд орж ирэхээр байгаа байхгүй юу? Яг энэ нэг идэж уусан энэ өдрүүд ингээл дуусна хэдхэн хоногийн л юм. Тэгээд танд бол алсын холдоо энэ хүн өөрчлөгдөө ч юм уу энэ хүнтэй сайхан ажил төрлөгээд энэ илүү амьдрал ийм доктортой сайхан болно гэдэг бол худлаа юм байна да гэсэн нэг юм л танд орж ирэх гээд байна л да. Одоо танд нэгсэндээ л одоо нэг ярих юм бол нөгөө энэ хайр гэдэг хөзөр ингээд хосын харилцаа хайр гэдэг хөзөр ингээд уруу хараад гараад ирчих واخгүй буруу хараад. Тэгэхээр энэ дээр та нэг тийм сэтгэл хөрнө итгэл үнэмшлгүй болно гэд байгаа шүү дээ. Хүнд чинь нөгөө өөртөө агтцсан их ачаа өрөөд яваад хахаар хайргүй болоод бол энэ амьдралыг мэдээ сонгоог байгаа. Тэр хүнийг ч бас сонгоог байгаа. Хайртай байсан байхгүй. Гэтэл та энэ хүнтэй айгүй юм гоё тий гэрэлд ирээдүг хараад хамтдаа байсан чинь таны хүссэн шиг ерөөсөө байхгүй танд хамаг ачааг өрүүлдэг учраас та энэ хүнд нэгсэндээ итгэл алдраад сэтгэл хөрж байна л гэсэн үг. Тэгэл энэ дээр бүх юмыг шинээр эхлэх үгээл та нэг эргэлзээтэй нэг хэсэг байх гэдэг шүү. Нэг гоо шийдвэрээ гаргаж бол чадахгүй. Хөзөр тэгэхээр танд энэ дээр энэ зөвлөгөө үзэр байхгүй. Ask гэдэг. Ask us to help тий you in this situation. Яг энэ дээр та ингээд өөрийнхөө учрыг олохгүй яахаа мэдэхгүй байгаа бол залбираад энэ мэдчих чаддаг магадгүй энэ урана юу энэ хөзрийн зурхаа зурлаг мурлаг ийм хүн хандаад та одоо нэг үнэхээр энэ хүнтэй ирээдүйдээ ямар байх вэ гэдэг энэ хүн өөрчлөгдөх энэ төр гэдэг нэг тийм өөрийнхөө мэдчих чадахгүй байгаа шийдвэрээ гаргаж чадахгүй байгаа юмнуудаа асуусан дээрээ та залбираад танд ингээд та бол үнэхээр өөрөө ойлгохгүй болсон байх шүү. Өөрөө ойлгохгүй төөрчөд байгаа. Тийм болохоор чаддаг мэддэг тэгээд нэг зөвлөгөө авах хүнээс нь тий одоо таныг бүр тэгж шүү. Бүр хуулийн ч зөвлөгөө одоо энэ хүнээс аллаа барилаа гэхэд энэ хуулийн зөвлөгөө бас дээрээс нь энэ хүнээсээ яах вэ ийх үү гэдэг талаасаа бурхан залбираад энэ одоо магадгүй энэ хөзрийн уншлага хийлгээд зөвхөн хувь дээр өдрийн уншлага хийлгээд энэ нэг өөрийнхөө хэцүү эргэлзээтэй байгаа шийдэж чадахгүй байгаа энэ асуудлуудаа ингээд таныг асуу гэдэг аахгүй ask гэж юус асуу гэсэн үг шүү дээ. Хуулийн хүмүүсээс бодит байдал дээр өмч хөрөнгөний одоо саллаа гэхэд өөр хүүхэд өмч хөрөнгийнхаа байдлыг асуу. Энэ нөгөө энэ хүн цааш өөрчлөгдөх үү миний амьдрал яах вэ би цааш салвал одоо надад өөр илүү сайн хүн байна уу гэдэг юм уу эсвэл би одоо миний ирээдүйд салвал ямар вэ салаагүй энэ чигээрээ байвал ямар байна гэд эн чинь хинч мэдэхгүй ирээдүйн талаар бол одоо таныг юм
мэддэг өрдөг уншдаг өрдөг одоо газраас нь ингээ асууж байгаа байхгүй юу. Танд зөвлөгөө ирж байна л да. Та ингээд агтцсан ачаа өрөөд бүр үнэхээр ядраад байна шүү дээ. Ядраад туйлдаад байна шүү дээ. Тэгээ таныг best friend гэж байгаа байхгүй юу. Зарим ийм нөгөө нэг те амьдралын ярьж хэлж чадахгүй байгаа одоо хүн чинь нөгөө нэг яриад ингээ сэтгэлээ тайвшруулаад донгоодог гэдэг шиг хамгийн ойр дотны одоо ихтгэл алдахгүй хамгийн дотн найзтай энэ асуудлуудаа одоо нөгөө өөрийгөө тайвшруулж өөрийгөө одоо нөгөө чөлөөлөхийн тулд хүн нөгөө доторхоо уудлаад гаргахаар гоё чөлөөлөгддөг гэдэг шүү дээ тийм талаасаа зүгээр ингээ найз нөхдийн тусламж аваарай гэж байгаа байхгүй юу. Та айгуу дотроо дуугаа ингээд хичнээн ядарч өдөрж байгаа ч гэсэн тэрийгэ нуугаад болгож бүтээх гээд ингээд нэг тийм тэмцээл ганцаараа өөрийгөө зовоогоод илүү өөрийгөө ачаал үүрээд ингээд хинч таныг одоо ингэж одоо нэг тийм ингэтлээ ядарч байгаа юм байна гэдгийг мэдэхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр танд хамгийн дотныхаа найзад ингээд итгэж болох нь дотны найз хүнтэйг ингээ сайхан дотроо худалдаж ярилцаж өөрийгөө нэг өсөнтэй эдгэж ангаах тал дээр тэгээ бусад энэ зөвлөгөөг зарим энэ хуулийн хүмүүс зарим энэ юу зурхаа зурлагын хүмүүсээс ингэж асууж өөрөө шийдвэрээ гаргаад тэгэхгүй бол та бүр ингээд ухаанаа олохоо байцсан димэл ганцаараа их ядарч ачаал үүрсэн тийм хэцүү хүн одоо нэг өөрийгөө л их зовоосон л болчиход байна л да. За таны 2 дугаар группийнхний маань уншлага ийм уншлага болж байна. Таныг бол нэг энэ жоохон эргэлзээ тэнгэлзэнээс гарахын тулд үнэхээр л одоо тийм нэг юу хэрэгтэй л санагдчих шүү те. Зөвлөгөө ч юм уу зөвлөмж хэрэгтэй л хүн байх шиг. За ингээд 2 дугаар группийн уншлагыг энэ хүрээд өндөрлөё. Хоёрдугаар группийн уншлага сонссон танд гэлээ. За 3 дугаар групп. За энэ healing family issue гэдэг утга. Your love life таны хайрын амьдрал benefits is you forgive your parents. Таны хайрын амьдрал болохоор тийм гэр бүлийн нэг өршөөл уучлал бас нөгөө гэр бүлийн эдгэх ангаалт. Хайрын амьдрал гэдэг бол гэр бүлийнхнийгээ одоо нөгөө байгаагаар нь хайрлаж, хөлөөн зөвшөөрж, өршөөж, уучлах. Тэгжээш нөгөө гэр бүлийн амьдрал бүрэн бүтэн байна гэдгийг бас илэрхийлсэн хөзөр байна. За 3 дугаар группийнхний үзрийг энэ уншлагаар уншина. Уншлагыг энэ өдрөөр уншина. Одоо юуг ярьч вэ? Эсрэгээр нь ярьч. За. Нөгөө буруу яриа зүг байна. Тийм боллоо. За 3 дугаар группийнхний тэр хүнтэй харьцааны одоогийн энергийг эхлээд гаргая. 3 дугаар группийн тэр хүнтэй харьцааны одооны энерги. Тэр хүнтэй харьцааны одооны энерги. Вэлийн хүмүүсд яасан чинь уул нэг амрал юм байна. Гэтэл сурчхул, дасчхул амар байхаар л юм байна. Хишээ зайгийн.
За тэгээд нэг ганцаараа өглөө суугаад хүний дург өргөчдөг шүү дээ гэж. За ингэж тавьж байгаа. За дараагийнх нь одоо болохоор энэ хоёрын харьцааныхаа ойрын өдрүүдэд та хоёрын харьцаа одоо яг ямар байх вэ гэдгээр нь ойрын өдрүүдэд. Ойрын өдрүүдэд. Яг буруу зүрх харчаад байгаа юм би. Одоохон буруу зүрх харуулчихжээ зарим нь яагаад ингэж вэ? За харьцааны ойрын өдрүүдэд ийм байх нэ. За одох. За тэгээд нэмэлтээр нэг 2 Oracle карт мессеж аваад уншлагаа эхлүүлээ. Бэлэндээ тасаг болохоор бүгдийг нь хөдөлгөл бужигнуулал байна. За хөзөр дэлгэгцэн. За одоо болохоор уншлаганд орноо. За яг одоогийн нэрийг яагаад жаахан нэг санаагаар хүслээр болохгүй байгаад байгаа нэг юм байна. Тий. За тэр нь болохоор энэ гэр бүлийн харьцаан дээрээ нэг мөнгө санхүүгийн тал дээр нэг тийм болохгүй. Тийм айгүй их та бол одоо айгүй их ингэдэг нэг та тийм маш их ингээд хичээж зүтгээд хөдөлмөрлөөд их мөнгөний төлөө айгүй их хөдөлмөрлөөд ингээд ажиллаад байна л да. Маш их. Ерөөсөө юм өөртөө айгүй их ачаал аваад ингээд үрээд юу яагаад энэ ажиллаад хөдөлмөрлөөд энэ мөнгө олохын төлөө. Гэтэл тийм. Гэтэл одоо эсрэг гүйсний хүн ч гэсэн бас л адилхан мөнгө санхүүгээ тийм мөнгө санхүү олдог. Та нэг ажиллаад илүү их ажиллаад тэгээд нөгөө нэг таны гэр бүлийн хүн чинь илүү их одоо тэр мөнгийг чинь одоо юу гэдгийг хурааж хомж хоримтлуулдаг. Магадгүй та энэ айлын нөхөр нь байлаа гэхэд энд одоо эхнэр чинь бүх мөнгө санхүүгээ ингээд барьж яадаг л гэсэн үг. Одоо энэ нь эсрэгч байж болно. Ер нь бол эсрэгч байж болно. Гэтэл байна. Нэг сонирхолтой юм нь магадгүй энэ мөнгө санхүүг ингэж барьж хэн нэг нь энэ мөнгө санхүүгээ нэг жоохон тийм бодлогогүйгээр нэг жоохон үрж зарцсан байж магадгүй. Хоёулаа одоо өстой ингэж ажиллаж агаад ингэж хийж агаад одоо өстой ийм амжилтанд хүрнэгээд хоёулаа хамтдаа зүтгээд те нэг нь ингээ мөнгө хурааж хоримтлуулаад хамтдаа ингээ зүтгээд ингээ явж ирсэн нэг жоохон бүл бүтгэж гэх юм уу нэг бодлогогүйгээр ингээ нэг хин нэгэн жоохон мөнгө санхүүгээ ингээ нэг гол том зорилгоо те гол том зорилготой хүрч чадахгүйгээр наан нь нэг мөнгө санхүүгийнхаа асуудлыг л нэг бужигнуулчтэй одоо юу гэх юм. Магадгүй илүү их мөнгө оруулах гээд нэг юмд хөрөнгө оруулаад гсэн чинь нөгөөх нь одоо бүтэхгүй байдаг ч юм уу. Магадгүй хоёулаа одоо ингээд өстө бүх мөнгөө цуглуулж байгаа нэг орон сууц байр байшин авъя гэд мөнгөө өгöd гсэн чинь нөгөө байр байшин нь одоо нөгөө юунд ордгоо ч юм уу. Ашиглалтанд авч ордгоо ч байд юм уу. Одоо яг л нэг тийм мөнгө санхүүгийн тал дээр л нэг юм юу болохгүй байгаад байна. Нэг бодсон сансан юм байхгүй. Хоёулаа эндээс үсрээд унжихыг бодоход энэ юу нь байна да. Нэг байшин барилга хоёулаа гэр оронгийн орон сууц худалдаж авъя гэл хамаг байдаг мөнгөө өгсөн чинь айгуугаа гэрэлтэй ирээдүй хараал өстой хамтдаа зүтгэж байгаа дэстэ нэг орон хоронтой бол яг бүх мөнгөө нэг газар аваачаад өгсөн чинь нөгөө мөнгө нь
өшөө нөгөө байшин ашиглалтанд ордгоо ч юм уу эсвэл нөгөө бүр одоо гэрээ хэлцэл нь бүр бүтдгүү ч юм уу ингээд бүр тэгээд тэрнээс болж одоо нэг тийм жоохон тайван байж чадахгүй хоорондоо чи тэгсэн би ингэсэн гээд одоо нэг жоохон маргаан гэр бүл дотор нэг жоохон үүсээ тэгээд одоо ингээд чинийл гаргасан санаа болохоор одоо ингэчлээ мэгчлээ гэдэг нэг жаахан тиймэрхүү байгаад байгаа байж магадгүй одоо хин хэнийг жоохон хин нэг жаахан буруутгасан байдалтай энэ төр. Тэгэхдээ энэ нь хамгийн гол нь гэр бүлийнхаа яг хин нэгнийх нь гаргасан санаа байж болох ч гэсэн эн чинь хамгийн гол нь хамтдаа гоё болно гэд нэг ингээд тгсэн чинь л тэр нь одоо нэг хүмүүстэй ч юм уу санамсаргүй байдлаар ингээд нэг ягчихсан юм байгаад байна л та. Тэгэхээр энэ гарч ирж байгаа хөзөр чинь одоо энд холбогдож орж ирж байна. Энэ нь болохоор яг юу гэж өнөхөр таны энэ хайрын амьдралд энэ гэр бүлийнхнийг нэг өршөөх гэдэг байгаа байхгүй юу? Хинийх нь алдаа байсан ч хамаагүй эцсийн бүлэгтээ гоё сайн сайхны төлөө ингэ явж хагаад алдаа гарсан учраас өршөөл үзүүлэх хэрэгтэй. Өршөөж уучлах хэрэгтэй. Энийг бол одоо энэ дээдэргээрээс ингээд харж байгаа энэ харьцааг ингээд харж байгаа хэн нэгнийхээ одоо алдаа гаргасан алдаан дээрээс нь болоод одоо тэр чигээр нь одоо ямар нэгэн байдлаар те болохгүй ямар нэг таныг тийм гэр бүлээ аварч үлдэхийн тулд одоо нэг тийм өршөөл уучлал хэрэгтэй байгаад байна гэдгийг хэлээд байна л да. Ер нь өдөр бол тийм. Энэний хамаг гол юм нь ерөөсөө энд хамгийн хамттай аз жаргалтай гоё болно гэж явж байгаад гаргасан алдаа байгаад байгаа учраас энэ өдөрөөс яаж игээд ойлголцоод одоо тэгээд өршөөх хэрэгтэй л гэсэн юм бол гараад байна л да. За тэгээд энэ харьцааны ойрын өдрүүдэд гарах өөрчлөлтөө гэхээр ямар нэг байдлаар энэ мөнгө санхүүтэйгээ эргээд болох тийм одоо нэг тийм гарч ирж штэ энд Queen of Coins байсан тий эргээд King of Coins болж байгаа байхгүй юу. Тэгэхээр арга чарга нь олдно. Энэ төр зүрийн асуудал байна. Эннээс болоод одоо энэ гэр бүлээ тэгээ нэг нойр нь хөрөхгүй одоо зүгээр тайван амгалан бай тий одоо ингэтлээ нэг одоо ийш дэшээ ингээд нэг биел буруу юм чинь биел ингэчлээ тэгчлээ гэл одоо магадгүй нөгөө сэтгэл нь тогтохгүй нэг одоо алдаа хийсэндээ гимшэл одоо ингээ явах гээд байгаа юм шиг чимшиг ийм байгаад ах шиг байна. Тэгэнгүүт энэ бол төр зур юм аа. Яг одоо ингээд танд ингээд нэг тийм бүрхэг одоо яана одоо хаашд бүтэхгүй нэ би хаашд алдчихлаач гэдэг юм. Одоо ямар нэгэн байдлаар ингэж бодож байгаа бол ойрын өдрүүдэд эргээд эн чинь асуудал чинь шийдэгднэ. Энэ мөнгө төрөх чинь одоо олох ч юм уу орж ирэх ч юм уу эргээд одоо тэр энэ машин барилганы яадаг ч юм уу одоо тийм өөрөөх дээрээ тохируулж ойлгоно штэ. Ер нь нэг тийм болохгүй бүтэхгүй болж исэн мөнгө санхүүгийн адил чинь ажил чинь эргээд болно гэсэн үг. Энэ хатны coin хатны зоос гэсэн үзэр байсан. Энэ одоо болохоор хааны зоос болж байгаа байхгүй юу? Тийм болохоор ямар нэгэн байдлаар энэ асуудал шийдвэртэй алхам авч хөдөлсөний хүчинд те хурдтай таяр нэг юм шийдвэр гаргах юм байна. За тэрийг одоо тэгж хөөцөлтөй ойрын өдрүүдэд одоо тэрнтэй уулзаж гэдэг юм уу? Эсвэл одоо бүр яг ингэж хийгээд ингээд шийдвэртэй энэ мөнгө дүрмийнхээ араас ингээд шийдвэртэй хурдан ингэж үйл хөдлөл аваад хөдөлснийхээ хүчинд таяр эргээд энэ мөнгө дүрх санхүүгийн асуудал ингээд ороод ирнэ гэж байгаа байхгүй юу? Тэгээд таяр эргээд ингээд олон боломжууд эргээд ингээд гарч ирнэ. Энэ бол ерөөс нь ингээд амьдралын тойрог энэ нэг ёсондоо ингээд нэг зүгээр нэг шалгуур явж байгаа байхгүй юу? Хоорондоо бие биендээ итгэлийн шалгуур, тэр хайр сэтгэлийн шалгуур, одоо тэр хамтрагч байлаа гэхэд ажлын хамтрагч байлаа гэд бодоход ч гэсэн одоо ингээд нэг шалгуур нэг өчүүхэн төдийний богино хугацааны шалгуураас болоод одоо итгэл үнэмшлээ алдаад бие биендээ янз янзаар харьцаад хэрэггүй. Энэ гэхдээ гэр бүл байх магадлал нь маш өндөр байгаа даа л да. За тэгээд ойрын өдрүүдэд ингэж эрчтэй хүчтэй одоо тэр мөнгө төрөх санхүүгийнхаа асуудлыг хөөцөлдсөний өвчнөд эргээд ингээ мөнгө төрөх санхүү чинь эргээд одоо тэр бизнесээ мөнгө төрөхийг яатсан байсан бол одоо тэр мөр чинь энгийнээр ингээд эргээд бүх юм чинь ингээд нэг өчрөө олоод явна. Тэгээд олон боломж сонголтууд гарч ирэх болохоор тэр тал дээр бол одоо санаа зовлтгүй гэж. За энэ бол зүгээр self love гэдэг үзэр те.
Тэгээ гэр бүл гэсэн айгу тийм нөгөө нэг гэр бүлийнхаа төлөө бүх ингээд хамаг юм зориулдаг хүн байгаад байна л. Энэ та баг магадгүй өөрөө буруу шийдвэр гаргаад өөрөө мөнгө санхүүгийнхаа байдлыг одоо ингэчээд өөрөө за миний буруу гэд өөрийгөө айгу их буруутгаж байгаа хүн байх гэдэг тал нь та байх магадлал маш өндөр байна шүү. Тэгээд энэ бол төр зургийн юм болохоор ингээд тийм юу ягаараа тийм 50 байгаараа гэж байгаа хгүй энэ дээр. Таныг зүгээр одоо баг та нэг энэ унтаж амарч чадахгүй нэг жоохон сэтгэлийн жоохон тийм юу таавах. Тэгэхээр өөрийгөө буруутгаснасаа болоод тэгэхээр таныг 50 байгаараа удахгүй юм өөрчлөлт орох болохоор өөрийгөө хайрлаарай гэж self love гэдэг. Эхлээд өөрийгөө сайн хайрлаа гэдэг юм. Магадгүй унтаж чадахгүй өөрийгөө буруутгаад байгаа хүн байж болох юм байна тий. За тэгээ listen гэдэг энэ. Quiet your mind, beloved one, and listen to your gentle reassurance that everything has been taken care of. Гэж. За ер нь бол юу гэж байна энэ дээр болохоор өөрийнхөө дотоод дуу хоолойгоо сайн сонсоо. Дотоодын дуу хоолойгоо сайн сонсоо. Тийм бүх юм тий. За тохон би. Энэ бэлэт ямар тоохтой юм бэ? Айтайхан ч юм шиг. Айгуу ч юм шиг. Би нөгөө томруулж харахгүй л харддаг байхгүй юу? Иржигээд энэ бичгнүүд нь. Тэгэл нэг томруулах гал үзээд идэг юу байхгүй. Бэлийн мэдрэхгүй томруулах гэж харах. За энэ дээр болохоор яагаад байгаа юм бэ? Одоохон ч думад байна. Ямар хэлээр ярьж байгааг нь мэддэхгүй юм яриад байна гэж бодож байгаа бол Япон хэлээр ингээд Японд олон жил болохоор үг хэллэгнүүд өөр юм мэдлэгүүл гарч ирдэг. За тий таны ингэж байна л да энэ дэр. Өөрийгөө тий одоо нэг унтаж чадахгүй байдал хүртэл орчод байгаа учраас таны ингээд өөрийгөө тайвшруулаа тий. Тэгээд дотоодынхоо дуу хоолойг сайн сонсоо. Хүсэл тэмүүллийнхээ яг мөн чанарын талаар санаа зовлгүйгээр чимээгүй хүлээн авах чадвартай байдалд бай гэж байгаа хгүй. Ерөөсөө л энэ бүхнээр юу хэлээд байна гэхээр дотоодынхоо дуу хоолойг сонсол гэдэг. Дотгошоогоо ханд. Таны дотоод дуу хоолой танд одоо нэг зөв замыг ч юм уу одоо болох чинь шүтээ одоо болондоо ч гэдэг юм уу тийм юмыг ингээд танд ингээд хэлж өгнө. Эсвэл энэ дээр та алдаа гарахаас өмнө дотоодын дуу хоолойгоо сонсоогүйгээс болоод магадгүй ингээд жоохон алдаа гарах зүүнүүд рүү ингээд унтаж чадахгүй байдалтай маягтай байж байгаа бол таныг дотоодын дуу хоолойгоо сонсож сурахыг хэлээд байна л да. Дотоодынхоо дуу хоолойг энэ чинь анхааруулга дохио тэгэл ингээд таныг нэг юм тий уул нь бол мэдрэмжинд нэг тийм хилээд байгааг нь л нэгсэндээ сонсоогүйгээсээ болоод алдаа гаргацсан л гэсэн маягийн юм хэлэх гээд байна л да. Тэгэхээр дотоодын дуу хоолойгоо чимээгүйгээр сайн сонсож сураа гэдэг байгаа байхгүй юу? Тарих нэг өөр юм хэлнэ, зүрх сэтгэл нэг юм өөр нэг юм хэлнэ. Тарих болохоор юу хэлдэг вэ гэхээр энд та нэг тийм мөнгө санхүүгийн ингээд нэг тийм ашигтай байдал хараад нэг юм толгоогоороо тооцоолоод тооны машинаар бодоод ангил ингэчээд тэгвэл тэгчих юм байна гэдэг нэг юм одоо нэг ашигийнхаа тухай нэг эдэн дөрөвний тооцоо гаргаж ирээд энд ингээд өгцөн чинь санаагаар хүслэр чи юу ч болоогүй энэ бол толгоогоор тооцоолоод хийцэн мөнгө санхүүгийн одоо нэгсэндээ юм байгаад байгаа. Гэтэл таны дотоод дуу хоолойгоо сонсох юм бол шал өөр юм хэлж байгаа гэдгийг хэлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр толгой тооны машин хоёроос илүү дотоод дуу хоолой гэдэг чинь өөрөө таны сүнс ярьж байгаа гэсэн үг яг үнэндээ болноо. Эсвэл болохгүй. Чи наана одоо энд мөнгө хийчих юм бол болно шүү. Чамд ашиг өгнө шүү гэдгийг хэлж байгаа. Хэрэг энд мөнгө хийчих юм бол энэ хөрөнгө оруулалтанд мөнгө хийчих юм бол чамд ашиг өгөхгүй шүү, чи болохгүй шүү гэд хэлээд байгааг нэгэсэндээ сонсоогүй. Тэгэхээр дотоодын дуу хоолойгоо сонсож сураа гэдгийг л танд хэлээд байна. Ерөөсөө. Тэгээд өөрийгөө өөртөө хайртай бай. Магадгүй нөгөө мөнгө санхүүгийн л төлөө айгүй ингээд ашиг орлогын төлөө өөрийгөө хайрлахаа мартцсан, өөрийгөө орхигдуулж гээчээд тэгээд яг одоогийн нөхцөл байдалд бүр одоо ингээд
уулын гэр бүлийн сайн сайхан бас ингээ юмны төлөө ингэсэн байтал одоо өөрийгөө буруутгах шалтгаан болсон. Гэхдээ өөрийн дотоод дуу хоолойг сонсоогүйгээс болж өөрийгөө буруутгаад байх чинь энэ нэг өстө нөгөө таны дотоод сүнсэнд бол хилээд тахт чинь чи хилээ нэг сонсоогүй бидтэйгээд одоо энгийнээр хоёр хүн за ээж чинь байлаа гэдээ бодъё. Би чамд нэг тэгж хэлээл ахад чи өөрөөсөө сонсдоггүй одоо дулаан ховсл гэж хэлээд ахад л одоо сонсохгүй явсараа танай төрчлээ даа гэж нэг хүүхдээ ээж нь загнадаг шиг л тий дотоодын сүнс чинь бол намайг сонсоогүйгээсээ болоод алдаа гаргачлаа да одоо дотоодын дуу хоолойг мань сонсож сураарай даа л гэж хэлээд байна л гэсэн үг. Түүнээс тэр толгой тооны машин хоёроор бас нэг юм болгоны хийгээд ээж болохгүй л гэж хэлэх гээд байгаа юм байна л да. Ер нь бол За ийм л уншлага болж байна да. 3 дугаар группийн уншлага. Тэгээ гэр бүлийнхнийгээ ч юм уу өөрийгөө өршөө уучлалтын ямар нэг алдааг хүн нэг мэдсээр үж алдаа гаргадаг хүн гэж байхгүй. Тэрийг л ойлгоорой гэдэг юм л да. Healing family шүү. Магадгүй энэ байдлаасаа болоод энэ гэр бүлийн хоорондын харьцаа марцан дээр жоохон тийм хэцүү өөрийгөө буруутгасан эсвэл гэр бүлээ буруутгасан ч гэдэг нэг тийм байдал байгаа бол гэр бүлээ өршөө эдгээ ангаа уучлал гээл өөрийгөө бас эдгээ ангаа уучил харин эсрэгээр өөрийг хайрал дотоодынхоо дуу хоолойг сонсож сураал гэдгийг л товчхондоо бол танд тэгж хэлээд тэгээд өдрийн уншлага бол ер нь тийм л юм хэлж байна да. За ингээд 3 дугаар группийн уншлага өндөрлөж байна да. За өнөөдрийн уншлага хүлээж авсан танд баярлалаа. За тэгээд мэдхгүй эргэлзээтэй дотоодынхоо дуу хоолойг сонсож чадахгүй сураагүй байгаа бол та тараад хүзрийн уншлага авч болно шүү те. 2 хүний уншлага бол ер нь бас их хүмүүст бас их тусалдаг л гэж би бол боддог шүү. За баярлалаа.